Одоо та бүхэнд орон нутгаас ирсэн мэдээллийг хүргэе. За өдөрт 1 тонн сүү боловсруулах хүчин чадалтай байнгын ажиллагаатай сүүний үйлдвэр Сүхбаатар аймагт ашиглалтанд орлоо. Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор орон нутгийн иргэдийг эрүүл стандартын шаардлага хангасан сүү бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдэж байна. За мөн малчдын орлогыг нэмэгдүүлэх, ерхий боловсролын сургуулийн сурагч бүрт сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөл бүрджээ. Энэхүү үйлдвэр нь Сүхбаатар аймгийн анхны сүүний үйлдвэр гэдгээрээ онцлог бөгөөд жилийн 4 улирал тасралтгүй ажиллах юм а. Одоогоор цэвэршүүлсэн сүү, өрөм, элгэн тарга, зөөх эзэрэг 4-5 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Цаашид бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилготой гэж үйлдвэр удирдлагууд хэллээ. Манай Сүхбаатар аймгийн одоо сүүл бусад одоо газрын сүү бодох юм бол одоо олон улсын байгууллагатай бид нар маань хамтарч ажиллаж байгаа нүүбийн хүүсүүд аж ахуйн алба мөн хүүхдийн хөгжлийн сантай хамтарч өнөөдрийн энэ сүүний үйлдвэрлэл одоо үйл ажиллагаа явуулахад бэлэн болчиход байгаа. Тэгээд биднээс одоо ирж байгаа улсуудын маань ярьж байгаа юм бол манай Сүхбаатар аймгийн сүүний чанар болоод одоо үзүүлэлтнүүд нь үнэхээр одоо чанартай сайн байна, эко байна гэдгийг. Тэгээд бид нар бол цаашдаа энийг хадгалж яг энэ эко бодлоор нь өдөр тутам шин сүүгээ хүүхдүүдэд мөн гэр бүлийн өглөө болгоны цайн дээр шин сүү байлгахын төлөө зорж ажиллахыг эрхэмлэж байгаа та. Түүхэн эдийн эрэлт их тул сүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 9 хоршоо нэгдэж дундын хоршоог байгуулан үйлдвэртээ сүү нийлүүлж эхэллээ. Мөн малчтаас өдөр бүр сүү худалдаа авч байна. Үйлдвэрийн тасралтгүй ажиллагааг хангахын тулд хоршоод фермерүүдийг төрөөс бодлогоор дэмжихээр төлөвлөсөн гэж аймгийн удирдлагууд мэдээлж байна. Энэ сүүний үйлдвэр доктортой явахын хамгийн одоо үндсэн хүчин зүйл нь бол юу вэ гэхээр одоо түүхэн үед буюу сүүний асуудал гэж байна. Тэгэхээр манай сүү үйлдвэрлэдэг гэдэг юм уу сүүний фермер эрхэлдэг хүмүүс маань одоо малынхаа үйлдвэр угсааг сайжруулах тийм ээ сүүний одоо чиглэлийн үнэнийхээ тоог нэмэх, сүүний гарцаа нэмэгдүүлэх тал дээр бас төр засаг хамтран ажиллах бол зайлшгүй шаардлага үүсэж байгаа маа. Сүхбаатар аймаг 2025 оны хөгжлийн төлөвлөгөөнд хүүхэд бүрт сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан. Үйлдвэр ашиглалтанд орсноор энэ хөтөлбөр бодит ажил болж эхэлнэ. Эхний ээлжинд Баруун урт сумын 4 сургуулийн 6-аас 9-р ангийн сурагчид 7 хоногийн 3 өдөр сүү болон сүүн бүтээгдэхүүнээр хангагдах юм а. Энэ зардлыг сумын иргэдийн төлөөлөгч дурлаас жил бүр баталж байна. Ер нь одоо энэ үйлдвэр ер нь цаашид одоо оршин тогтнох энэ одоо үндэс суур болвол одоо бас манай хоршоологчид нэлээд одоо энэ сайн ажиллах фермерүүдийг болоос олноор ингэж гарахын сүү болвол дасалтахгүй энэ үйлдвэртэй одоо хийгдэж явах ирж явах нийлүүлэгдэж явах одоо энэ ажил бол чухал байгаа. Тэгэхээр одоо хамгийн суур үндэс бол одоо хоршоологчдоо нөгж байгаа 5 газрыг бол одоо бас манай орон нутгийг дэмжиж ингэж одоо өгөх нь бол хамгийн нэн чухал ажлуудын нэгээд. Үйлдвэрийн барилгыг улсын төсвийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьж аймаг орон нутгаас 160 сая төгрөгөөр тоногдох хөрөмжийг нийлүүлжээ. Мөн нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас 200 сая төгрөгийн хөрөнгө оруулсан байна. Үйлдвэр ашиглалтанд орсноор 7 байнгын ажлын байр шинээр бий болж орон нутгийн эдийн засгт бодит дэмжлэг үзүүлэхээр боллоо. Энэхүү Сүхбаатар аймаг сүүний үйлдвэрлэлээ хөгжүүлж хүүхэд бүрийг сүүгээр хангах зорилгоо бодит ажил болгон хэрэгжүүлж байна.